төрсөн үрээ зүүгээ шивж хөнөөхийг завдсан ийм аимшигтай хэрэг одоо Баян Хонгор аймагт одоо гарсан байгаа байхгүй юу. Тухайлбал Баян Хонгор аймгийн Харьяат 1991 онд төрсэн цэгийг чинь за дутуу төрсэн тухайлбал 1 кг 800 г одоо төрсэн эрэгтэй хүүхдээ цээжин тусгаас нь олон удаа одоо шивсний бол маш хүнд гэмтлөвчүүлээд харин азар одоо яаралтад тусламж үзүүлж за уг нэраг бол 3 удаа хаалгаанд оруулсан бөгөөд цээжин тусгаазраас нь 6 шиг зүг бол эхний хаалгаар гаргаж авсан байж та. Эндээс юу хэлэх гэсэн бэ гэхээр ер нь бол гэр бүл төлөвлөлт гэдэг асуудлыг маш сайн бодож хийхгүйгээр зөвхөн одоо хайр дурлал гэдэг зүйлээс тийм ээ үр хөвгтөө өсгөн хүмүүжүүлэх тэжээнд итгэх эмчлүүлэх гэх мэтлэнгийн олон зүйлийг одоо бодож тунгаажж гэр бүл одоо төлөвлөлтөө хийхгүй бол ингээд төрсөн үрийнхээ амь насанд халдах ийм одоо нөхцөл байдал бол үүсэж байгаа байхгүй. Энэ нэхийн хувьд бол амьдралын боломж таараагүй байсан. Цаашлах юм бол бас хүсээгүй хөвгт байсан гэж бас тайлбарласан ийм одоо мэдээлэл байна штэ. Ийм учраас залуучуудаа хандаж хэлэхэд гэр бүл төлөвлөлтөндөө маш сайн одоо бодож шийдвэрээ гаргаараа. За үүнд нь бас аав ээж нь зөвлөөрэй гэдгийг л одоо гэрлэл туслах, эдрэн хуваах олон одоо шүүх хуралдаанд орж ирсэн хүний хувьд олон хавцлыг одоо уншсан хүний хувьд, өмгөөлөгчийн хувьд ийм сэтгэл бол надад төрсөн.